Тэгвэл арай л нэгэн байна. Надад юусаа таалагдахгүй. Би юусаа өөрөө таалагдахгүй. Тэг дээрээс минь ардаа өөрийнхөө энэ шамааг би ингээд жоохон өрүүлмээр байна. Өндөг шиг уугүй нүртэй албаар байна. Минь битгий гэж яраа. Хөөргөн мэн заяа минь. Одоо би ингээд байнга шил зүудгийн шалтгааныг чи мэдгүй. Би юусаа нүдээ гаргамааргүй байдаг байхгүй юу? Ингээд нүд ингээд цохны хэсгээр айгүй унжсан. Тэгээ энэ хэсэгтээ би ингээд утас татуулмаар байна. Яах юм уу штэ. Үгүй. Тэг би дээрээс нь хүүх хийлэмээр байна. Залуучууд ч том хүүхтэй огтодод дуртай. Тэгээ миний хүүх бол нэг л атга. Би найзаа юу муухай мэрэд байгаа юм бэ? Миний найз чи байгаагаар хөөргүй ш. Яа, юу амар хэцүү юм аа мөнгөгүй байх. Юусэн мөнгөтэй л явал гоо үзэсгэлэнтэй сайхан штэ. Миний найз өөрийнхөө гоо үзэсгэлэн олж харахгүй л байна да. Самя чи бод заяа. Юусаа цагаан царайтай бомбоор уруултай, гондгой нүртэй, урт нүдтэй, том хүүхтэй, нарийнхан бэлхүүстэй, өргөн ташаатай хүн л хөөрхөн. Гоё юм штэ. Ийм дэлхийн стандарт чинь тийм л ээ. Тэгэхгүй бол ингээ ямар нэг уутай байвал муулуусаар агаал таарна. За, хоёул гэрлээ дээр очиж байна. Зацарлаа. Чи энийг уугаад үзтээ. Ямар амтгаж байна? Яг гоё хий зөвгийн баштай нэг юм жоохны дурсамж сэтрээсэн. Нэг юм тоглож байгаа дуудаг цааш. Ямар гоё амтгаж гоё мэдрэмж өгч байгаа. За, энэ үнхээр гоё мэдрэмж өгч байна тий. Тэнгүүтийн гаднаас ямар харагдаж байна? Үгүй гоё савтаж. За яг энэ гаднах сав бол чиний бие, чиний нүүр, арьс, уруул бүх зүйл чинь энэ чиний бие махбод. Доторх энэ ундаа чамд мэдрэгдэж байгаа энэ гоё мэдрэмж энэ бол чиний дотоод гоо үзэсгэлэн. Мэдээж энэ сав хойснороо байх юм бол ямар ч үн цэнгүй тийм үү? Дотор нь байгаа энэ гоё цай байгаа учраас гоё амтагдаж байна. Тэгээд энэ үнэлэгдэж байна. Яг тэрнтэй адилхан миний найзын дотоод гоо үзэсгэлэнгээс шалтгаалж гаднах зүрх чинь гоё сайхан байх, гоё энергитэй байх нь чухал байхгүй юу? Чи хардаа ийм юмаа янзлуулан, тийм юмаа янзлуулан мэс засалд ормоор байна гэж байна. Болно. Хэдүүлээ ингээд гоё эрхчлөөтэй нийгэмд амьдарч байгаа. Хүссэн бүхнээ хийлгэж болно. Гэхдээ хэрэгээс хэтэрсэн зүйлс өөрийнхөө сэтгэлд дарамт учруулахаар тийм зүйл битгий өөртөө ингэж шахаж шаардал та. Яахан тий нийгмийн стандарт тийм л юм байгааз бүгдээрээ адилхан тэгээд царайтай болно л гэж. Бүгд өөрсдийн гэсэн өөр ондоо шиг дүр төрхөөрөө ялгармаар байна шүү дээ. Чи тэглэж үнэхээр хөөрхөн охин заяа. Гэтээсээ энийг гойсон чинь яг юм багын дурсамж сэтрээд тоглож байгаа дуудаг цай шиг амтагдаад би багтаа өөртөө амар итгэлтэй байдаг байсан. Яг юм амтан дүнрэн яг мэдээж шийддэг тий. Тэглэж ямар нэгэн эрэгтэй хүнд ямар нэгэн тийм нийгмийн стандартыг зориулж бид нар энэ хайрын сайхан амьдралаа өнгөрөөх юм уу? Тэглэж найзаа энэ гоё цайны одоо энэ хэр зүгийн балтай заяа. Чавхтай, тоортой цайнууд дундаас хамгийн гоё нь ахгүй юу? Тэгээд ч өмнө ч гэсэн боломж юм байдгийг бусад цайнуудыг бодвол тийм эстэй гэрлээ. Тийм штэ. За манайхаа тайдаг нэг юм найз байдаг үстэй өөрийгөө байн голсон шилсэн. Хэрвээ тийм найз байх юм бол битгий л дээ. Одоо болно штэ. Найзууд чи үнэхээр залхаж байна. За энэ яг уу. За би танд нэг гоё мэдээ дуулах гэж байна. Манай гоё шүүсний маань хамт